Ингээд ээлжид нэгэн ан амтан алан хидантай гоё түүх оруулъя. За бичлэг дээр харагдаж байгаа шиг динозавр гэдэг амтныг ер нь хүн төрлөختөнд дахин амьлуулж болох уу үгүй юу гэдэг асуултыг өнөөдөр та бүхэндээ хариулна. За 1993 онд гарсан Юрийн галвын цэцэрлэгт хүрээлэн гэдэг кино бол олон хүнд энэхүү үзэл бодлын сэдлийг өгсөн байдаг. Тийм болохоор өнөөдөр энэ сэдвээр ургуулж, ухуулж үнэхээр боломжтой юм уу, боломжгүй юм уу гэдэг асуудал дээр цэг тавьж өгье. Дэлхийн ертөнцийг 160 сая жилийн турш эзэгнэн захирч исэн олон төрлөөр хөгжиж үржиж исэн динозавр гэдэг амьтад нэг л өдөр бүгд уул мөргөө алга болсон. За тэгээд Юрий галвын цэцэрлэгт хүрээлэн дээр ерөнхийдөө юу ч үзүүлдэг вэ гэхээр нэгэн динозаврын цусыг сорсон шумуул явж байгаад модны давирхаанд наалдаад тэгээд тэр давирхаанд газар унаад чулууж өнөөдөр дэлхий өнөө цаг үед ирсэн. За тэгээд тэр хуван дотор байгаа шумуулын ходоодонд байгаа динозаврын цуснаас ДНК-г нь олоод түүнийг өсгөж үржүүлээд Юрий галвын цэцэрлэгт хүрээлэнгийн гол утга санаа эхэлдэг. Тэгэхээр хүмүүс бол асууна, яахааргүй динозаврын яс болон янз янзын өндөг элдв юмнууд олдож байгаа учраас эндээс ДНК-г нь ялгаж яваад яг энийгээр нь ургуулад өнөөдөр орчин цагт Юрийн галвын цэцэрлэгт хүрээлэн шиг цэцэрлэгт хүрээлэн байгуулад тэндээ багахан хэмжээний динозавруудыг өсгөж яагаад болдоггүй юм бэ гэж хүмүүс их асуугаад байдаг. Ер нь тэгээ динозаврууд 160 сая жил дэлхийг эзэгнэж байхдаа 2 хөл дээрээс эхлээд 4 хөлдөө бүр авраг биетэй нисдэг хүртэл төрөл төрлөөр хувьсан өөрчлөгдөж бол хувирч ийсэн. Тэгээ эрдэмтэн судлаачдын ярьж байгаагаар нэг бол маш хүчтэй галтуул эсвэл маш хүчтэй солирын мөргөлт нь дэлхийн эко орчин устан үгүй болж динозаврууд энэ үйл ажиллагаанаас болж бүрэн устдаад үүнээс хойш яг 66 сая жил өнгөрч ийнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр Монголд олдож байгаа динозаврын чулуу яс юу гэдгийг ясмаас өндөг энтер бол өөрөөр хэлбэл 66 сая жилийн өмнөх амьтдын үлдэгдэл гэсэн үг байгаа. Тэгэхээр үнэхэрийн олон сая жил өнгөрцөн байна гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Юрий галвын цэцэрлэгт хүрээлэн кинон дээр гарч байгаа шиг ерөнхийдөө шумуулны ходоодонд байгаа динозаврын цуснаас ДНК-г нь ялгаад түүн дотор байгаа сегментүүдийг зөв өрж байрлуулад колончлох аргаар орчин цагт динозавруудыг дахин сэргээж болно гэсэн ойлголтыг бол хүмүүст өгсөн гэдгийг түрүүн хэлсэн. Үүн дээр шинжлэх ухааны хүмүүс юу гэж хэлдэг гэхээр ямарваа нэгэн амьтны ДНК түүнийг өгснээс хойш маш эмзэг учраас хурдан задарч алга болдгоо гэсэн тийм ойлголтыг өгдөг. Гэхдээ сайн хадгалагдсан ДНК тохиромжтой нөхцөлд ерөнхийдөө удаанаар задарсаар хамгийн ихдээ 521 жил дараа бүрэн устдаж алга болдгоо гэсэн тийм санаа байдаг. Гэтэл динозавр гэдэг амьтан чинь нэгэнд байхгүй болоод 66 сая жил болцсон байна. Тэгэхээр энэ ДНК олдлооч гэсэн дахин өргөдөх, колончлох боломжгүйгээр асар ихээр гэмтсэн ер нь ор сургуу устдаж алга болсон гэдгийг энэхүү нотлохоонууд бас харуулдаг байна. Динозавраас хамгийн сүүлд үлдэж устдаж алга болсон арслан зан эсвэл зэрлэг адуу зэрэг сая хүрэхгүй жилийн өмнө алга болж устсан амьтдын ДНК-г бол олж тогтоосон. Гэхдээ үүнийг сэргээн гэдэг өөрөө маш адармантай тоглоом байхад бүр хаа байсан 66 сая жилийн өмнө амьдарч ирсэн амьтны ДНК-г сэргээн босгоно гэдэг бол өөрөө баг бүчгүй мөрөөдөл болчиход байна. Альва нэгэн эртний амьтны ДНК геномыг олоод түүнийг өөрж эвлүүлдэг тоглоом шиг кодоор нь байрлуулж яг зөв дараалалтай угсрахгүй бол энэ туршилт маань амжилтгүй болно гэдгийг та бүхэн ойлгож байгаа. ДНК гэдэг маш адармаатай, ойлгомжгүй, эмх цэгцтэй энэ систем магадгүй ирээдүйд хиймэл оюун ухаан эсвэл өөр инженерчлийн аргаар маш хурдан бодогдож, тооцогдож, өргөддөг тийм систем рүү бол орох байх.
Гэхдээ зарим инженерчид ингэж хэлж байгаа. Ерөнхийдөө энэ генетикийн өрөлтийг урвуугаар нь ашиглаж яага болохгүй гэж бас яриад байгаа. Бид нар динозаврын генийг олоод доороос нь эхлээд өрөх гээд байдаг. Гэтэл урвуу гэдэг буюу яг одоо динозаврын шууд одоо ген ДНК-г агуулж байдаг амьтад болох шувууд дээр энэхүү одоо туршилтыг нэлээд сайн хийе гэдэг саналыг бол дэвшүүлж байгаа. Яагаад шуунууд өнөөдөр амандаа маш бага хэмжээний жижигхэн шүдтэй, сэрвээтэй, хурц хумстай байгаа вэ гэдэг нь ерөнхийдөө динозаврын үеэс өвлөж ирсэн энэ ДНК-гийн одоо үлдэгдэл дээр нь бусад ДНК-нуудыг өөрч зөв дарааллаж байрлуулж үзэж болох уу гэдэг тийм бас яриа хөөрөө байдаг. Тэгэхээр ерөнхийдөө тэр 93 онд орсон киноноос хойш хүмүүс ер нь динозаврыг дахин сэргээе. Түүнээс улбаалж бас бусад алга болсон ашиг шимтэй амьддыг бас одоо сэргээе гэдэг тал дээр хүмүүс их одоо ярьж хөөрдөг. Тэгээд динозаврын хувьд бол одоо үнэхээр сэргээх ямар ч боломж байхгүй. Амьд одоо биетээс ямар нэгэн ДНК-г амьдаар нь авч түүнийг колони аргаар ургуулдгүй юм бол одоо бүр газар шороонд байгаа чулуумууд хаднаас юм уу ямар нэгэн ген ДНК-г олоод өрж босгоно гэж бол үнэхээр боломжгүй гэж үзэж байгаа. За боломжтой байгаа түүнийг одоо өсгөж үржүүлэх одоо өндгөн эсвэл умайт ч юм уу ингээд байрлууллаа гэхэд яг тухайн 66 сая жилийн өмнө өсөж исэн яг тэм зөв дарааллаараа одоо ургийн өсөлт хөгжилд явагдах уу гэдэг чинь бас өөрөө эргэлзээтэй болчтой. Тэгээд юм их сони юм л да. 66 сая жилийн өмнө бүрэн устж алга болсон динозаврын өр удам өөр хэлбэрээр биднэртэй өнөөдөр өдөр болгон тааралдж байгааг та бүхэн мэднэ. Энэ ямар амьтад вэ гэхээр нөгөө л яриад байгаа шувууны төрлийн амьтад одоо болжмор, тагтаа, хяруул өөр юу вэ гэдгийг тас мас гэх мэтийн ийм одоо шувууд өнөөдөр дэлхийд амьдарч исэн динозаврын ДНК, тэдний зан араншин, бие физиолог бүх зүйлийг өвлөж өнөөдрийг хүрсэн байгаа нь бол маш сонирхолтой байдаг. Тэгэхээр энэ амьтан устсан бас устаагүй гэдэг тийм хоёр талтай зүйл болж байгаа. Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа энэ шуунуудын өдний бүтэц дээрээс нь хөндөй ясны энэ зохион бүтээн байгуулалт хоёр хөл түүний салаа сарвуунуудын хэлбэр хэмжээ хийц каркас бол яг тэр чигээрээ динозавр байдаг. Үүнийг хүмүүс бид нар мэддэггүй. Тэгэхээр яа харахгүй динозаврууд бидний дунд оршсоор байгаа гэдгийг энэ одоо өнөөдрийн оруулж байгаа гоё түүхмэнд харуулж идэг. Тэгээ хувь хүний талаасаа ингээ харахад матар болон гүрвэл янз янзын одоо уснаа болон газраар явдаг эвгүй мөлхөгч хөвтэй амьтад ерөнхийдөө динозавр лууга биеийнхаа царай зүс арьс яс хумстай бас харагддаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээ ямар ч байсан 66 сая жилийн өмнө амьдарч исэн эдгээр амьтад хэлбэр хэмжээг өөрчлөөд бидний дунд үргэлжлүүлээд амьдарч байна гэдгийг өнөөдөр та бүхэн ямар ч байсан хангалттай хэмжээний ойлголт авч болж чадсан байх. Тэгээ та бидний боддог шиг 93 онд үзсэн Юрий Галвын цэцэрлэгт хүрээлэн киноны одоо үйл явдал тэр өрнөлийг өнөөдрийн амьдралд авчрах боломжтой болов гэж олон хүн гордож шинжлэх ухааны нээлтүүдийг тесэн ядан хүлээдэг. Ирээдүйд биологийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн ч гэсэн нэгэнт л одоо устж үгүй болсон энэ ДНК-гийн одоо диаграм түүний хэлхээ холбоо өрөлт дарааллыг эргээд сэргийх бараг ямар ч боломжтой байсан ч гэсэн түүнийг өсгөж бойжуулах одоо ихэнх хэвлийг их зүйлүүд нь бас олдохгүй учраас үнэхээр динозавр өнөөдрийг амьлуулах тийм боломжгүй юм байна гэдгийг өнөөдрийн гоё түүх та бүхэнд хангалттай хэмжээний ойлголт өгч чадсан байгаа. За ингээд ан амтантай гоё түүхүүд маань араараасаа орж гараад явна. Тэгээ та бүхэн манай суугтайгаа ойрхон байж байгаарай.